Сүүлийн үед надад бол бичлүүдийг ихэд айгүй жоох хэцүү байсан л та. Тэгээд яа тий интернетээс ингээ жоохон тусламж хаагаад ирнэ штэ. Тэнгүүт чи ерөөсө сахилга уттай байх хэрэгтэй те. Ерөөсө хиймээргүй байгаа ч гэсэн өөрийгөө яаж хийж байгаа хийлэг гээд тим зөвлөгөө байдаг. Тэр зөвлөгөөгчсөн би өмнө өөртөө бол өгчээсэн. А гэтээ зөвхөн те байнга өөрийгөө чирээд байнга өөрийгөө хүчилж юмыг илгэнэ гэдэг бол айгүй хэцүү зүйл. Тийм болохоор энэ дугаар дээр хэдүүлээ яг яаж урам зоригтой байх юм бэ? Яаж мотивацтай байх юм бэ? Тэгэх юм бол бидний хийх зүйлүүд хамаагүй амархан болоод ирнэ. Ер нь яг мотивац гэдэг сэдвийн талаар ярьцгаая. Тэгээ энэ бичлэгийн эцэст яг хүн таны хувьд те яг өөрийнхөө урдаа хийхийг хүсэж байгаа зүйлийг хийхэд хамаагүй амархан, хамаагүй урам зоригтой, хамаагүй дөхөм болно гэж найдаж байна. Тэгэх юм бол яг бид нар хаяада сахилга бат ашиглаж болно. Гэхдээ бас урам зоригтой байгаад ах юм бол бүх зүйл хамаагүй амархан болоод ирнэ. За хамгийн түрүүнд миний ярмаар байгаа сэдв нь burnout гэдэг сэдв. Burnout гэдэг үгийг та нар сонсч байсан байж магадгүй юм. Burnout гэдэг нь хүн хитрхи ихтэй ер нь яг ажлын талаар л яригдаг л та. Хүн ажилдаа хитрхи их зарцуулаад хитрхи их стресстэй. Ер нь хитрхи их стресс хуримтлуулагдаад ирэхээр хүн burnout болдог. Burnout болохоор ерөөсөө шатарч дуусч байна гэсэн үг. Шатарч дуусахаар хүн ямар ч энерги болдог, гараас нь юу ч гардаггүй. Энэ нөхцөл байдлыг ярьж байгаа. Тэгээ энийг бид нар ер нь айгүй анхааралтай өөр дээр анзаарах хэрэгтэй. Ерөөсөө burnout хийсэн байна гэдэг нь хүн одоо гар торомсоо татчаад хурдтай явах гээд байгааг хэлж байгаа байхгүй. Хүн гар торомсоо татсан үед машин хизээч хурдалж чаддаггүй шиг хүн яг те батарей дуусаад энерги нь дууссан бол гараас нь юу ч гарахгүй байхгүй. Тэгээ тэр үед хүн өөрийгөө те яаж буруутгаад зэмлээд те надаас юу ч гарахгүй байна гэдэг өөрийгөө буруутгах бол айгүй утгагүй хэрэг. Яагаад гэвэл батарей дууссан зүйлийг одоо яадын компьютер чинь батарей дуусвал чи яагаад асахгүй байгаа юм бэ гэж загнахгүй шүү дээ. Тэрнтэй адилхан хүн ч гэсэн өөрийнхөө батарейг чагнах хэрэгтэй. Надад ерөөсөө хэрэг хэмжээний энерги байна. Тэгээ энэ дээр ерөөсөө гол бидний хийж чадах зүйл гэвэл ерөөсөө л амралт. Тэгээд амралт гэдэг нь шүү дээ. Яг өөрөөсөө энергийг нөхөж авах, өөрөөсөө цэнэглэх, тэр батарейгаа цэнэглэх тийм амралтыг ярьж байгаа. Тэгээ бид нар яхаа амралт гингүүд ихэнхдээ тэгэл за ер нь аялахыг хэлдэг те, аялахыг хэлдэг. Эсвэл яа гэм найзуудтайгаа шоод харагдах ч юм уу нэг тийм л юм боддог. Бид нар одоо 5 дахь хагас өдөр бол дандаа л тиймэрхүү юм мэдэн штэ. Гарч шоодаал, ядраал, айгу тийм шүнжэнгөө явж маа те. Ерөөсөө тийм нойрморндоо анхаардгүй. Тэгээд бидний ерөөсөө гаргадаг алдаа гэвэл бид нар амралт гэдэг зүйлийг сайн мэддэггүй. Амралт гэхээр ерөөсөө л те тоглох, уцаа оролдох, зурагт үзэх, одоо яа тий шоод харагдах нэг тиймэрдүү юм боддог. Тэгээ тиймэрдүү зүйлүүд яг үндэ бидрийг яаж ч амраахгүй байхгүй юу? Бид нар яаж ч дэлгэц хараад амардгүй шүү дээ. Бид нар тэрийг өөрсдөө мэдчихэл байгаа. Тэгээ архины тал дээр ч гэсэн бид нар арх уусан үед нэгдүгürt хангалттай нойр авчиж чаддгүй. Тийм унд хугацаа нь айгүй богино болчдөг. Тэгээ хоёрдугаарт бидний нойрны чанар мууддаг. Тэр нь ингээд яг өөрийгөө цэнэглэх тал дээр яриад амралт гэд яригадаад ирэнгүүт яг нойр гэдэг сэдв бүр хамгийн чухал сэдвүүдийн нэг болчихж байгаа юм л. Тэгээ иймэрдүү байдлаар ер нь бид нар өөрсдөө анзаарах хэрэгтэй. Яг бид нар өөрсдөө амрааж чадж гэнэ үгээд. Тэгээ миний хувьд бол яг намайг хамгийн сайн амрааж чаддаг зүйл гэвэл байгальд гарах байна. Байгальд гараад те би яг ингээд толгоогоо үнэхээр ажиллахгүй зүгээр л гоё ингээд алхаал, байгаль хараад гоё агаарт гарах бол мэдээж гоё. Тэгээ хөдөө явах ч гэсэн ер нь бол монголчуудын хувьд бол хамгийн гоё те тархиныхаа EDC-ийг сэргийх тийм гоё амралт болж өгч чаддаг гэж бодож байна. Тэгээд зөндөө өөр хийж болох зүйлөө зөндөө л байна. Гэр бүлийнхэндээ зүгээр л цагийн өнгөрөх те. Одоо яа тийм дүүнэртэй тоглогч моолгоч юм уу юу ч байж болно. Тэгээд дээр нь бас хэцүү зүйлүүд айгүйх амралт болдог л тоо. Одоо бид нар дасгал ихтэй. Дасгал их бол бидний биеийг хамгийн сайн амрааж өгч чаддаг. Хамгийн эрч хүчийг буцааж нөхөж авахд тас болдог. Тэгээд нойр байна. Ер нь ингээ зөндөө зүйлүүд байгаа. Нойрноос одоо массаж ус хийлгэж болно. Эсвэл те янз бүрийн халуун саунд орох бол бас биеийг амрааж өгдөг. Тэгээ бас хүүтэн усанд орох те хүүтэн банд хэвтэх мэтгэ. Тэр бол бид нар бүгд л байж болох зүйл. Тэгэхээр хүн болгон өөрөөсдийнхөө хувьд яг надаа яг жинхэнэ амралт яг юу ирэхтэй байна вэ? Тэгээд өөрийгөө амрааж явахдаа бодох хэрэгтэй. Би өөрийгөө яг үнэхээр амрааж гинэ үү? Эсвэл ингээ зүгээр л цагаан нөхцөгүүд байна уу? Тэгээд яагаад би энэ burnout амралт гэдэг зүйлийг айгүй яриад байгаа вэ гэхээр вэ штэ. Гол асуудал нь бид нар өөрийгөө ерөөсөө анзаардгүй. Өөр дээр юу болж байгааг мэддэггүй. Өөрийнхөө батарейг дуусчихад байхад өөрийгөө буруутгаж зэмлээд байдаг. Би ямар залхуу юм бэ те? Би ингээл үнэн
зүгээр л хийдэг байсан зүйлээ яагаад хийхгүй байгаа юм бэ гэж өөр дээрээ гайхдаг. Тэнгүүд тэгээ бид нар тэр асуудлаа буруу онцлж байгаа байхгүй. Ерөөсөө би л болж өгөхгүй байна. Би л сахилах батхгүй байна гэд. Тэгэл өөрөөгөө улам шүүнжлээд тэнгүүд тэгэл өөрөөгөө муухагаар мэдрээ. Тэгээ цаашаага улам хийх хүсэл төртгөн. Тэрний оронд бид нар яг эсрэгээрээ өөрийгөө анзаарах хэрэгтэй. Надаа яг юу болоод байна? Би burnout болсон юм биш үсттэй тий. Надаа энерги байхгүй биш юм үсттэй гэд тэрийг харж чадах юм бол хүн өөртөө хамаагүй зөөлөн хандаж чадна тий. За надаа жоох цаг хугацаа хэрэгтэй байгаа юм байна. Надаа энерги хэрэгтэй байгаа юм байна. Одоохондоо миний гараас юу ч гарахгүй байгаа ч гэсэн би өөрийнхөө тархийг амрах тий. Өөрийнхөө эрч хүчийг олж авах тийм үедээ явж байгаа юм байна гэд тэрийг анзаарах хэрэгтэй. Амьтад хүртэл ингээд ичээндээ орж тий үүл мүйл ингээд хамаг тэр тарга маргаа цуглуулдаг штэ. Тэр шиг бид нар ч гэсэн амралт хэрэгтэй. Тэгээд тэр үед тийм хамгийн түрүүнд өөрийгөө анзаараад тэгээд өөртөө зөөлөн хандах хэрэгтэй. Empathyтэй байна гэдэг штэ. Тэгээд энэ дээр яг хоо ер нь өөр дээр анзаарч бол хамгийн чухал зүйл нь гэвэл ерөөсөө хүнд 3 төлөв байгаа. Яг гэрдэн төхөшөг, ногоон, олбор шар, тэгээд улаан. Ийм 3 төлөв байгаа гэд бодчих болно. Ногоон байх юм бол хүн ерөөсөө л яг айгуу гоё энергиэр дүүрэн те зэнэглэгдсэн юу ч игээд бэлэн байгаа хэлж байгаа. Тэгээ шар нь бол бид нар яг ингээд нэлийн стресс хуримтлагдаад ингээд нэлийн жоохон ингээд энерги зарцуулж ирэнгүүт яг ингээд улаан руу орох тийм одоо шар дөхөө анхааруулга маягийн зүйл болж байгаа байхгүй юу. Тэр үед л бид нар өөрсдөө яг анзаараад яг тэр улаан руу орохгүй байхын тулд буцаад өөрийгөө цэнэглээд ер нь айгуу анхааралтай байх хэрэгтэй. Яг үу тэр улаан руу орчих юм бол бид нар яг айгүй их олон буруу зүйлүүд хийгээд эхэлдэг те. Янз бүрийн одоо яа энэ дэлгэц арх тамхи юу ч үдийн тиймэрдүү зүйлүүдээр өөрийгөө сатааруулах гэж эхэлнэ. Шийдвэр гаргалтандаа айгүй муу болдог. Одоо тэр will power гэж байдаг шүү дээ. Өөрийгөө контролдох те. Өөрийгөө удирдах чадвар нь хамаагүй сулраад айгүй буруу шийдвэрүүдээ гаргадаг. Ер нь тэр улаан зонд руу орохгүй байхыг л айгүй сайн хичээх хэрэгтэй. За тэгээд ер нь ингээд би ингээд яг burnout өөр дээрээ энийг бол айгуусан мэдэрчиж байгаа байхгүй. За миний хувьд бол юу болоод байгаа юм бэ гэсэн чинь би зүгээр л хийхдэг зүйлдээ дургу болсон биш зүгээр burnout болоод байгаа юм байна гэд анзаарсан үед миний асуудлууд яг үнэндээ шийдэгдээд гисэн. Хүн яг үнэндээ зүгээр л энергийн түвшин нэглэн дээгүр байгаа тий. Тэгээд миний хувьд бол яг би нойроо яг тогтмол цагт авч эхлээд тэгээд яг түрүүний хэлсэн шиг байгальд гараад тий 2-3 хоног үүргэвчтэй байгальд гараад толгоогоо амраагаад тэгээд гэрийн доо цагийн өнгөрөөд ирсэн чинь одоо буцаж ирээд хамаагүй их энергитэй болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр яг үндэ чиний энэ урам зоригийн асуудал те би ингээд залхуураад байгагийн асуудал чинь зүгээр л энергийн асуудал байж магадгүй. Энийг ерөөсө дутуугаар хөндлөх хэрэггүй. Яг энэ хүн энергийн төвшнөө нөхөд авчих юм бол цаанаасаа бүх зүйл те яг тэр хиймээр байгаа бүх зүйл нь ундарч гарч ирдэг. Цаанаасаа л те амьдрал хамаагүй гоё санагдаад бүх зүйлийг хийж болох юм шиг тийм мэдрэмж төрөх боломжтой. Тэгээд энэ дээр ер нь бас нэг бидний анзаарч авах хэрэгтэй зүйл нь яг амьдралдаа яг яаж стресс хуримтлуулаад байна гэдгийг анзаарах хэрэгтэй. Одоо burnout болж байгаа шалтгаан нь ерөөсөө л хүн өөртөө стресс хуримтлуулж байгаас л болж байгаа. Тэгэхээр өөртөө бас бодох хэрэгтэй л дээ. Би яагаад энэ зүйлд хүрч өвтэй? Яагаад энэ стрессийг хуримтлуулж өгээд? Зөвхөн ажлын стресс биш үж болно шүү дээ. Гэр бүлийн зөндөө асуудалтай. Эсвэл ингээ энэ тэнд маш олон тооны жижигхэн зүйлүүд чамаа ингээд айгүй стресстүүлдэг болвол тэр зүйлүүд чинь нийлсээр хагаад чамайг айгүй стресстүүлж магадгүй. Тэгэхээр энэ бол яг хүн болгон өөрөөр л бодож үзэх хэрэгтэй. Би яагаад энэ бүх стрессийг хуримтлуулж вэ? Тэгээ яаж энэ асуудлыг шийдэж болох вэ те? Одоо зарим нэг зүйл зөвхөн энгийн зүйл байж магадгүй л те. Би ажилдаа явхад айгүй тийм те стресстэй бүтэн цаг явдаг. Тэгээ буцаж ирэх гэж бүтэн цаг болдог. Тэр амьдралын чи стрессийг үүсгэж байгаа гол асуудал байж магадгүй. Тэгэхээр иймэрдүү зүйлүүдийг бид нар өөрсдөө бодох хэрэгтэй. Яг миний амьдралд ямар зүйлүүд асуудлууд үүсгээд байна, стрессийг хуримтлуулад байна гэд. Тэгэд шийдэж болохуудыг нь шийдэж болохгүйнуудыг нь тэгээ хүлээн зөвшөөрөөд тэгээ зарим нэг зүйлүүд мэдээж шийдэгдэхгүй байж магадгүй шүү дээ. Ажлын стресс ч юм уу, заавал хийх ёстой зүйлүүд байж магадгүй. Тэгэхээр энэ зүйлүүдийг энэ талаас нь бодоод үзээрэй. За тэгээд хоёр дахь миний ярмаар байгаа сэдв нь яг юун дээр мотивац хэрэгтэй байгаа гэдэг талаараа жоохон бодож үзэх хэрэгтэй. Одоо жишээлбэл за би одоо бизнесийн талаар судалмаар байдаг те. Тэр талаар ингээд бизнес эхлүүлмээр байдаг. Гэхдээ цаанаасаа ингээд мотивац төрөхгүй, урам зориг төрөхгүй байх юм бол миний зөвлөх юм гэвэл тэр хиймээр байгаа зүйлийнхээ талаар
янз бүрийн сонирхолтой бичлэгнүүд үзээд, номнод уншаад, подкаст сонсоод тэр талын одоо сэдвүүдээр мундаг зүйлүүд хийж байгаа тэр хүмүүсүүдээр өөрийгөө цэнэглэх хэрэгтэй. Тэгээд ирэх юм бол тэр зүйлээ ирэхэд хамаагүй амархан болно. Одоо жишээлбэл бизнес хийх гэж байгаа хүмүүс Алекс Хермози ч юм уу, Naval Ravikant гэдэг айгүй мундаг хүмүүс байгаа. Тэр хүмүүсүүдийг сонсч болно. Эсвэл хувийн хөгжлийн тал дээр байвал миний бичлэгүүдийг үзэж болно. Тэгээд бүтээлч зүйл хийх гэж байгаа бол надаас айгүй сонсдог гой артистууд байгаа. Артистууд ч гэж тэ ер нь ихэнх нь баг зөвхөн нэг тийм ярилцлагын хэсгүүд. Тэгээд тэд нар бол дандаа ер нь киноны директорууд байдаг л та. Одоо Ричард Линклейтерийн нэг айгүй гоё өгсөн ярилцлага байдаг. Чарли Кафман байна. Тэгээд София Копполагийн бас нэг айгүй хөрхөн өгсөн ярилцлага байдаг. Тэгээд тэдний ингээд өөрсдийнхөө тэр бүтээлээ төрөвж байгаа процессоо ярьж байгаа нь надад айгүй гоё санагдаад байдаг л та. Тэгээд тэр хүмүүс хэлж байгаа байхгүй. Яг л бид нар шиг хүмүүс яг ингээд би бол ингээд зүгээр тийм артистуудыг төсөөлөх зүгээр л ингээд цаанаасаа бүх юм гарчдаг гэж бодоод байдаг. Гэхдээ энэ хүмүүсийг хэлж байгаа байхгүй. Одоо София Коппола жишээлбэл миний яг юм бичих процесс айгүй хэцүү байдаг. Надад ер нь бол бичиж байгаа л хамгийн хэцүү байдаг. Гэхдээ би ингээд бичиж байгаа юм аа бичиж байхдаа өөрөөрөө шүүмжлэхгүйгээр ингээд яваалахыг хичээдэг гэд. Тэгээ тиймэрдүү зүйлүүдийг сонсохоор ягаад ч надад айгүй гоё санагдаад тий за надад ч гэсэн тийм мэдрэмж төрдөн штэ гэд ер нь бол тийм зүйлээр урам ордог. Тэгээд ер нь яг хүн яг ямар шүү зүйл дээр урам зориг дутаад байгаа тэр сэдвийнхээ талаар яг янз бүрийн подкаст үзээд бичлэг үзээд тиймэрдүү зүйлүүдийг үзэх юм бол цаанаасаа тэр зүйлийг хийхэд хамаагүй амархан болдог. Тэгээд энэ дээр ихтэй яг цаад санаа нь бол шүү дээ. Ер нь бол хүн өөрийнхөө эргэн тойрныг орчныг л анзаарах хэрэгтэй болчихж байгаа юм л та. Бидний одоо тэр консюм хийж байгаа зүйлүүд шүү дээ. Медианууд одоо зурагт үздэг, утсаа оролцдог, фейсбુક ухдаг тий. Тэр зүйлүүд бидний тархинд ингээд орж ирж идэг. Тэгээ бид нар тэр ерөнхийдөө өөрсдийнхөө тэр консюм хийж байгаа зүйлийг орчин тойрныг сайн ажиглах хэрэгтэй. Хэрэв бид нар зүгээр л хинт ч хэрэггүй тийм хэрэггүй контентууд даар өөрсдөө цэнэглээд байгаа юм бол биднээс гараас угаасаа юу ч гарахгүй. Угаасаа англи хэл дээр тийм үг гэдэг л да. Garbage in, garbage out гэд. Чи зүгээр л хог навшаар өөргөө цэнэглэх юм бол юу ч гарч ирэхгүй гэд. Тэгээ энэ яг ингээ муухайгаар хэлсэн. Гэхдээ Куросава гэд бас нэг айгуу гоё киноны директор байдаг. Тэгээд тэр нэг тийм ярилцлаган дээр бас тэгж хэлжсэн байхгүй юу. Ер нь ингээ сүүлийн хүмүүс одоо директорууд ч юм уу те кино бичих гэж байгаа хүмүүс ном ерөөсөө уншдаггүй гэд. Тэгээд ном уншихгүй байгаа бол яг хаанаас ямар урам зориг гарч ирж юуны талаар бичих юм бэ гэдэг зүйл нь байхгүй болчихж байгаа байхгүй юу. Тэгээд Куросава л хэлжсэн л та ерөөсөө тийм Оросын дээр юм зохиол те Достоевский ч юм уу тиймэрдүү зохиолуудыг ерөөсөө уншихаа байцсан. Тийм болохоор ингээд сүүлийн директоруудын гараас нь одоо бүтээл олигтой бүтээл гарахгүй байна гэж ярьж байдаг. Тэгэхээр тэрнтэй адилхан зүгээр л энэ бол зүгээр жишээ. Тэгээд ер нь бол тэрнтэй адилхан ерөөсөө гол санаа нь бид нар өөрсдөө зөв зүйлээр цэнгэлж ийж л тэр зүйл нь гарч ирнэ. Тийм болохоор бид нар өөрсдөө хэрэгжилж байгаа зүйлийг бодох хэрэгтэй. Тэгээд дээр нь энэ ерөөсөө гол санаа нь бид нар өөрсдийнхөө хамгийн ойрын 5 хүний дундаж гэж хэлдэг шүү дээ. Jim Rohn тэгж хэлсэн байдаг. Тэгээд тэр санааг бол бас яг зөвхөн хүмүүс ч гэлтгүй. Би одоо жишээлбэл байнга Joseph Campbell-ыг сонсоод байх юм бол тэр хүний контентоор өөрийгөө цэнгэлж байна. Тэр хүн бол миний байнга цагаа өнгөрүүлж байгаа 5 хүний нэг нь болчихж байгаа байхгүй. Тийм байдлаар яг одоо зөвхөн ингээд яг биеэрээ цагаа өнгөрүүлж байгаа хүмүүсээс гадна бас яг юу консюм хийж ийн вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Тэгээд ер нь бас биеэрээ цагаа өнгөрүүлж байгаа хүмүүсээ ч гэсэн бодох хэрэгтэй. Яг чиний эргэн тойронд байгаа хүмүүс чинь те дандаа л нэг тийм айгүй залхуу, дандаа нэг тийм ямар ч тийм одоо чи амбицтай байхыг хүслээ гэж бодъё те. Тэгэхээр эргэн тойрны хүмүүс чинь зөвхөн ямар ч амбиц авахгүй зүгээр шоодаад идээ дуугаад ингээл уртгаа хараад явж идэг хүмүүс ах юм бол чи яаж ч хүсээд өөрийгөө яаж ч хүчлэх гээд тийм орчноос тийм уран зоргийг олж авах хэцүү байхгүй юу. Яг гэвэл хүн болоод ерөөсөө л нийгмийн амьтан. Ер нь бол хүн дандаа ингэж нийгэмдээ хараалагдчих ирсэн. Тийм болохоор бид нар нийгэмдээ багтах те эргэн тойрондоо одоо fit in гэдэг шүү дээ. Яг ингээ конформ хийх ерөөсөө л олонхоо дагах тийм хүсэл байдаг. Тэгээ тэр хүслийг эсэргүүцэх бол айгүй хэцүү байхгүй юу. Тэрний эсрэг явахын оронд тэрийг өөрийнхөө талд ашиглаад ер нь яг
өөрөө болохыг хүсэж байгаа. Өөр чи эрг нөлөөтэй байдаг. Тим хүмүүсээр л өөрийнхөө хүрээлүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол чиний хийх гэж байгаа зүйлүүд чи хамаагүй амархан болоод ирнэ. Хажууд чинь найзууд чинь жимэнд явах юм бол чи тэгэл чирэгдэл яваал адилхан тэр зүйлийг хийгээл байна. Тэгэхээр ингээд урам зориг гэдэг зүйл бол орчин тойрноос айгүй хамаарна. Тэгээ орчин тойрно гэдэг зүйл дээр ер нь цаг өнгөрүүлж байгаа хүмүүсээс гадна тэгээд яг тий ямар медиа тий ямар контент консюм хийж гин тэргээ бодох хэрэгтэй. Тэгээд ер нь тэр жигтэй яг орчин тойрон гэхээр яг гэр орон чинь ямар байна? Яг иргэн тойрон чинь ямар байна? Тэрийг бас бодох хэрэгтэй. Би бол одоо жишээлбэл ингээд айгүй халтар тэг ингээд айгүй замбраагүй ширээн дээр ажиллаж ерөөсө чаддгүй. Тэгээд тэрнтэй адилхан хүн яг тий ширээгээ айгүй тийм цэвэрхэн байлгаад тэгээд тэнцэнэ зүгээр л үзэг цаас тавьчих юм бол өөр юу ч хийж чадахгүй шүү дээ. Уц мацаа даал тэгээ тий. Тэгэх юм бол ерөөсөө л тэнд хийх юм нь ерөөсөө л үзэг цаас байгаа юм чи тэгэл үзгээ бариад цаасан дээр л юм бичнэ шүү дээ. Тэгээ энэ санааг яг ашиглах хэрэгтэй. Хүн яг орчин тойрноо ямар байлгах юм бол тэр зүйлийг хийгээд хамаагүй амархан болох вэ гэдэг. Тэгээ энэ юу нь бол яг иймэрдүү санааг бас энгийн дадал гэдэг номон дээр айгүй их ярьдаг Джеймс Клир гэдэг. Тэр талаар би бас өмнө дугаар хийжсэн. Тэгээ энэ талаар илүү мэдхийг хүсвэл тэр дугаарыг маань үзээсэй гэж хүсье. Миний хамгийн сүүлд хэлмээр байгаа зүйл гэвэл бас нэг чухал зүйл нь чи тэр зүйлийг яагаад хийх хүсэл төрөхгүй байна гэдгийг жоохон бодоод үзэх хэрэгтэй. Яг яагаад болохгүй, яг дотроос чи юу зугаалгаад байна гэдгийг бодох хэрэгтэй. Зарим нэг зүйл дээр бид нар өөрсдөө айгүй хүчлэх гэж хичээдэг л дээ. Би одоо жишээлбэл яа гэм би заавал антрепренер хүн болох ёстой гэж өөрийгөө байнга тэгж боддог гэсэн тий. Тэгээд яагаад ч юм цаанаасаа тэр зүйлийг хийх хүсэл үнэхээр төрөхгүй, тэр зүйлийг үнэхээр их үзээ яддаг болол тэр бол ямар нэгэн сигнал аж магадгүй. Чи үнэхээр өөрийнхөө хийх ёсгүй зүйлдээ хийх гээд тий өөрийгөө хүчлэн байж хийх гээд ах юм бол зүрх сэтгэл чинь цаанаасаа эсэргүүцэн цаанаасаа л энэ болохгүй зүйл байна. Энэ чиний хийх ёсгүй зүйлээ. Тийм болохоор би чамайг энийг хийлгэмээргүй байна гэж би чинь цаанаасаа тий зүрх сэтгэл чинь цаанаасаа тэмтэн. Тэгэхээр энэ талаар бодох хэрэгтэй. Өөрийнхөө доторхыг сонсоод яг яагаад би хиймээргүй байгаа гэдээ өөрийгөө жоох сонсох юм бол тэр зөөр зүрх сэтгэлээс чинь тий чамд ямар нэгэн чухал мессежийг илгээх гэж хийж магадгүй. Тэгэхээр тэр талаар бодох хэрэгтэй. За тэгээд ингээд энэ бичлэгийг ерөөхдөө дуусгая. За эцэст нь базаж хэлэхэд бол тий яг урам зориг бол мэдээж чухал. Гэхдээ бас сахилга бот гэдэг зүйлийг зарим зүйл бид нар бас дутуу үнэлэх хэрэггүй. Энэ хоёр зүйлийг аль алийг нь л тултал нь ашиглах хэрэгтэй. Аль болох сахилга боттой байгаад аль болох өөрийгөө мотивацжуулаад тэгээд энэ санаануудыг хэрэгжүүлээрэй гэж найдаж байна. Тэгээд эцэст яг мотивац хичнээн хэрэгтэй ч гэсэн яг сахилга бат бол үнэхээр хэрэг болно. Үнэхээр хиймээргүй байгаа үедээ хийх бол чухал. Тэгээ яг хийгээд ихтгэхэр цаанаасаа бүх зүйл амар болоод ирдэ штэ. Зарим зүйлд үнэхээр мотивац хэрэгтэй биш. Сахилга бат хэрэгтэй байдаг. Сахилга батаар л бид нар тэр мотивацыг олж авдаг тий. Ямар нэг зүйлийг хийж эхлэнгүүт цаанаасаа бүх юм нь гарч ирээ. Цаанаасаа бүх юм ундраад цаанаасаа хамаагүй бүх зүйл амархан болдог тий. Тэгэхээр бас бүх зүйлд урам зориг хэрэгтэй гэдээ хүлээх хэрэггүй. Зарим зүйлүүдийг зүгээр л хийгээд эхлээд үйл хөдөлгөөн хийгээд эхлэнгүүт хамаагүй амархан болж эхэлдэг. Тэгээ бас нэг миний нэмж хэлмээр байгаа зүйл нь хуваар гарах хэрэгтэй. Хуваар гаргачих юм бол л шүү дээ. Бүх зүйл хамаагүй амархан болдог. Тэр ингээл хүн ингээл дотроо бодоод хийх үү, байх уу, яах уу, ийх үү ингээд айгүй болон шийдвэр гаргах гэдэг байгаа байхгүй. Тэр шийдвэрийг ерөөсөө тэр өглөө эсвэл өмнөх өдөр нь гаргаад за маргааш тэдээс тэдэн цагийн хооронд тэдээс яг тэр газар тэр зүйлийг тэгж хийнэ гэд тодорхой болгочих юм бол тэр зүйлийг хийгээд хамаагүй төхөн болчихж байгаа. Тархичаа ингээд цаанаасаа тэр ерөөсөө санаачлагаа гаргачихж байгаа байхгүй. За би тийм зүйлийг хийн шүү гэд тэнгүүд маргааш ирлээ тэр цаг нь ирэнгүүт би өмнөх өдөр нь ийм санаачлаг гаргаж ирсэн. Тэгээ тэр зүйл рүүгээ энерги зарцаалцсан болохоор тэр зүйлийг хийхэд хамаагүй амархан болчихж байгаа байхгүй. Тэгэхгүй бид нар ингээд тэр зүйлийг ерөөсөө төлөвлөхгүйгээр ингээд гинт өөрийгөө хүчлээд ханаас ч юм гинт шийдвэр гаргах гээд ингээд хүчлэх болол айгүй хэцүү. Тэрний оронд хуваар гаргачих юм бол хамаагүй амархан болно. Ерөөсөө хуваарийн цаана ямар санаа нуугж байгаа гэхээр хүн интеншнээ тавьж байгаа. Яг санаачилж тавьж байгаа. Зорилтоо тавьчихж байгаа. Зорилтоо тавингууд хүн цаанаасаа ер нь бол 70 хувьсрын түвшинд тэр зүйл рүү өөрийгөө чиглүүлчихэж байгаа байхгүй. Тэнгүүт дараа нь ингээд тэр өдөр нь ирэхэд тэр зүйл нь ирэхэд цаанаасаа 70 хувьсрын түвшинд тэр зүйл рүүгээ өөрийгөө чиглүүлээд энерги өгсөн болохоор тэр зүйлийг хийхэд хамаагүй амархан болдог. За тэгээд ингээд зөндөө юм ярьчлаа.
Тэгээд үнэхээр хиймээргүй байгаа зүйлээ хийх ёстой зүйлээ хийж чадах урам зориг олж аваарай л гэж хүсэе да. За хэдүүлээ өөрсдөө болж чадах болох ёстой. Тийм болох гэж хичээцгээе. Баярлалаа.